За энэ хичээлээр удам сүлжээнд хэрхэн нэгдэх вэ гэсэн асуултанд хариулт өгье. За би удам амин гэдэг вебсайт руу орсон байж байна. Нүүр хэсэг бол ийм байгаа. За ингээд хамгийн доод хэсэгт нь бол удам сүлжээнд нэгдэх одоо боломжууд бол байгаа. За хамгийн эхлээд бол энэ Facebook-ээр нэвтрэх үү гэдээ асууж байна. За одоохондоо би үгүй гэж сонгочихъя. За доошоо скролдоо доор очихоос гадна дээр байж захта нэвтэх гэдэг энэ үйлдэл дээр дарчих юм бол шууд хамгийн доор очдог байгаа. За одоо бүгд хамгийн түрүүнд Facebook-ээр нэвтэрч үзье. Тэгэхээр удам сүлжээнд хоёр аргаар одоо бүртгүүлж нэвтэрч болно. Нэгдүгээр арга нь бол Facebook-оор шууд нэвтэрч болно. За ингээд хуудасны доод хэсэгт очингууд та одоо Facebook-оор удам сүлжээнд нэвтрэх үү гэдээ асууж байна. За тийм гэж сонголтыг хийсэн тохиолдолд за анх удаа орж байгаа хүнд бол нэг шинэ одоо pop-up цонх гарч ирээд Facebook-ийн одоо удам аппликейшны зөвшөөрлийг асуудаг. За миний бие бол одоо аль хэвшээ одоо удам сүлжээнд нэвтэрч гисэн энэ зөвшөөрлийг одоо бөглөцсөн учраас бол над дээрээс бол тийм асахгүй шууд нэвтрээд орчноо. За тийм гэж сонголтыг хий. За тэгэн гут шууд удам сүлжээнд ингээд нэвтэрч орж байгаа. За зарим хүмүүс дээр бол ингээд Facebook-оор нэвтрэх үү гэдээ дарахаар тийм гэдээ дарахаар одоо алдаа гарлаа нэвтэрч чадсангүй гэсэн тийм одоо мессежийг өгч ийн гэсэн. За тэгэхээр тэр тохиолдолд бол та ингээд энэ refresh үйлдэл буюу одоо энэ хуудасаа дахиж одоо ачаалах үйлдэлийг нэг удаа хийчихэд за тэгээд дараагийн удаа нэвтрэхэд бол тийм асуудал гарахгүй байна. За ингээд бид нар Facebook-оор нэвтрэхэд бол ийм амархан ердөө ганцхан товч дараад удам сүлжээнд нэгдэж болж байна. За дараагийн нэвтрэх арга нь бол шинээр бүртгүүлэх арга байгаа. За би шинээр бүртгүүлэх гэсэн товчон дээр даръя. За тэгэнгүүт одоо энэ дээр нэг жижигхэн форм бүглэнэ. За ингээд эцгийн нэрээ оруулаад за өөрийнхөө нэрийг оруулаад за мэйл хаягаа оруулаад за гар утасныхаа дугаарыг оруулна. За би одоо бол гар утасныхаа дугаарыг бол хутлаа дугаар оруулчихъя. За тэгээд бүртгүүлэх гэсэн үйлдэлийг хийн. Тэгэхээр энэ бүртгүүлэх үйлдэлийг хийгээд бол хэрвээ одоо жишээ за би ингээ өөрийнхөө одоо гар утасны дугаарыг оруулахад урдаас бол алдааны мэдээлэл өгнө. Яг тэгэхээр та бол энэ өмнө одоо бүртгэгдсэн хэрэглэгч байна. Нууц үгээ мартсан бол сэргийлэх боломжтой байдаг. Тэгэхээр хэрвээ өмнө бүртгэгдсэн хэрэглэгч байж байгаад нууц үгээ мартсан тохиолдолд бол энэ нууц үгээ мартсан гэдэг энэ товчийг дараад гар утас болон одоо мэйл хаягаа оруулаад тэгээд мэйлээр одоо шинэ нууц үг сэргээж авах болцоотой байгаа. За би утасны дугаараас солилцсон учраас одоо надад бол тийм өмнө бүртгэгдсэн гэсэн одоо мессеж бол өгөхгүй. Энэ бүртгэл бол амжилттай болох ёстой. За бүртгүүлж үзье. За тэгэнгүүт та амжилттай бүртгэлээ мэйлээ шалгаж баталгаажуулсны дараа таны мэйл хаяг руу нууц үг илгээх болно гэдэг. За ингээд би амжилттайгаар бүртгүүлчихлээ. За одоо би мэйл хаяг дээр одоо удам сүлжээнээс захиа ирэх ёстой. За би мэйлээ refresh хий. За тэгэнгүүт энэ удам имэйл гэдэг захиа өрөөд ирсэн байж байна. За дөнгөж сая. За ингээд удам сүлжээнд та нэгдлээ тавтаа морилно уу баталгаажуулах гэдэг үйлдэл байж байна. За баталгаажуулах гэсэн үйлдэлийг даръя. За тэгэнгүүт таны мэйл хаяг амжилттай баталгаажлаа. Таны нууц үг мэйлээ дахин явууллаа. За би мэйлээ дахиад шалгах нь байна. Тэгэхээр миний мэйл хаяг за дахиад нэг мэйл ороод ирсэн байж байна. За тэр мэйлээр бол одоо ингээд миний нууц үг бол амжилттай бүртгүүлсэн нууц үг маань ороод ирлээ. За одоо би ингээд энэ нууц үгээрээ нэвтэрч үзье. За энэ мэйл хаяг дээр бол энэ мэйл хаягаа бол бичиж чинь. За нууц үг дээр бол саяны одоо юугаар ирсэн мэйл ирсэн нууц үгийг авчнаа. За ингээд би нэвтрэх гэдэг үйлдэлийг хий. За ингээд удам сүлжээнд амжилттай нэгдлээ. Хоёр аргыг бүгдээрээ сурлаа. Нэг нь бол Facebook-ээр шууд нэвтрэх. За нөгөө арга нь бол одоо мэйл хаяг ашиглаад удам сүлжээнд одоо бүртгүүлэх ийм арга байгаа. За тэгээд цаашдаа дараагийн үйлдэл нь бол удам сүлжээнд овогтой нэгдэх гэдэг үйлдэл байгаа. Тэгэхээр овогтой нэгдийг үл энэ хичээлийг үзнэ. За ургийн бичгээ яаж хөтлөх вэ гэвэл энэ хичээлийг үзээд за ингээд
удамсуулжийн дамжуултай бүртгүүл зургийн бичгийн хөтөлбөрийг та бүхэнд уриалж байна.